Эрүүгийн шүүх хуралдааны нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг Цусны дундын анхан шатны шүүхийн 25 оны 2 сарын 26-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжтай шүүгдэгч Ли Яо Жу болон Спек компанид холбогдох эрүүгийн эргийг прокурорын хүчлээр хянаа элчин нарийн бичгийн даргалт ийгт танилцуулъя. За эрттэй холбоотой санал хүсэлд оролцогч нарт байна уу? Прокурорт өмгөөлөгчд за өнөөдрийн шүүх хуралдааныг бол Сүхбаатар аймгийн эрүүл иргэний хэргийн давтаалтах шатны шүүхийн шүүгч оюун томлог миний бие даргалж Хинтээ аймгийн эрүүл иргэний хэргийн давтаалтах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг шүүгч Баатар Сүх шүүх хуралдааны нарийн бичгийн дараагаар Жавиндорч прокурор Цэцэг Эрдэнээр оролцож байна. Шүүх бүрэлдэхүүн прокурор нарийн бичгийн дараагийн хууль зовсон үндсээс татгалзах хэрэгтэй. Татгалзал байна уу? Прокурорт байна уу? Өмгөөлөгчд. За би нөгөө хуучлаар оролцож байгаа учраас дэг эрх үүргийг тайлбарлах шаардлагагүй байх гэж бодож байна. Тэгээд хэрэг хэлбэх дарааллыг тогтооё. Эртхэн шүүгч миний бие хэргийн талаар танилцуулна. Тэгээ прокурорын шүүгчлийн үнэлгээг сонсно, нотлох баримт шинжлэн судлах. Тэгээд оролцогч нарын тайлбар санал дүгнэлтийг сонсъё. За энэ хэргийг шатны шүүх 25 оны 4 сарын 9-ний өдөр хүлээж авсан байгаа. Тэгээд шүүгчдийн хувьд бол Ли Яо Жу гэсэн байна. Тэгээд бүгд найрамдах Хятад ард улсын иргэн 1973 онд бүгд найрамдах Хятад ард улсын Фужиан мужид төрсэн 52 настай эрэгтэй дунд боловсралтай мэргэжилгүй Спек компанид няруу ажилтай ам бол 4 эхнэр хүүхдийн амд амьдардаг Дорнот аймгийн Матуц сумын Спек компани ажилчдын байранд төр оршин суух хаягтай байсан байна. Урд нь бол эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй юм хүн байна. Холбогдсон хэргийн хувьд бол бас нэг яллагдагч нь болохоор Спек компани байгаа. Тэгээд яллагдагч Спек компани нь болохоор Монгол Улсын засгийн газрын 7 оны 4 сарын 11-ний 65 дахь тогтоолын 2 дугаар хавцалдар батлсан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюулын жагсаалтын 28-д багтсан хэрэглээний түгээмэл хэлбэр нь химийн жишг үйлдвэрлэх бодисын онцлог хоруу шинж чанарын хувьд өхөлт хүрэх аюултай тритилон этанол амины агуулмжтай нийт 5 литрийн хэмжээтэй 10 шилэн савтай бодисыг олборлсон хайлуур жоншны хөдрийн агуулмжийг шалгахад ашиглах зорилгоор хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 24 оны 6 сарын 4-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын бичлэг Галийн хэлтийн бүсгээр 92-15 УАУ улсын дугаартай зорчих тээврийн автобусны ачаанд багтаан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн. Яллагч Ли Яо Жу яг адилхан байна. Тэгээд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус холбогдсон байна. Нийслэлийн прокурорын хэрэг бүртгэх мөрдөн байдлын ажиллагааны хяналттай 2 дугаар гэслийн эмнэлгийн прокурор Цэцэг Эрдэнэ Спек компаниг болон яллагдагч Ли Яо Жу нарын үйлдэлийг эрүүгүйлийн тусгай ангийн 24 3 дугаар зүйлийн нэгт даалснаар зөвлөж яллах дүгнэлт үлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээр үл хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гаргаж хэргийг буцаахаар шийдвэрлсэн байна. Тэгээ энэ хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг зөвшөөрч хэлтийн прокурор бол эсвүүцэлжсэн байна. Тэгээд эсвүүцэлтэй бол анхан шатны шүүх
мөрдөн шалгах ажиллагаагаар ялагдагчийг шүүхэд ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай мөн холбогдох журмыг зөрчилтэй эргийг хүлээн авсан зөрчлийг шүүх хуралдаанаар таслах нөхөн гүйцэтгэх боломжгүй гих хүндлэлээр буцаасан нь бол эрүүгийн процессын хуулийг бол хуулийн холбогдох зүйлсийг бол буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хянах шийдвэрлэх тухайн 4-р зүйлийн 1-9 заалтанд эрүүгийн эргийн талаар нотлболцох асуудлыг бүрэн нотлоход хэлсэн тодорхой ажиллагаануудыг бол ойлгохоор заасан. Прокуроос шилжүүлж шүүх хүлээн авсан эрүүгийн эргийн ялагдагчийг бол шүүхэд очиулах мөн шүүхийн захиргааны ажилтны журам цэцэн төслийг заслах асуудал нь бол хуульд заасан хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнсэн хуульд нийцэхгүй байна. Хэргийг шилжүүлсний дараа 25 оны 1 сарын 1-р сарын 14-ний өдөр харилцаа холбооны хэрэгслээр мэдгдсэн. Үүнийг өмгөөлж өрсөлдсөн хэлэлцүүлэгт гарсан тайлбартаа үүсгэсэн болно гэсэн байна. Тэгээд анхан шатны шүүх бол эрүүгээр хянах шийдвэрлэх тухай хуулийн 33-ийн 1-р зүйлийн 1 хэсэгт прокурор шүүхэд шилжүүлсэн эрүүгээр шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бол ялагдагчийг шүүхэд шилжүүлэх эсвэл одоо хэргийг прокурор туцаах, хэргийг түтгэлзүүлэх, хэргийг хариалах шүүхэд шилжүүлэх шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар бол зохицуулсан. Урьдчилсан хэлцүүлгийн үед ялагдагчийн хаана байгаа нь мэддэхгүй байгаа нөхцөлд шүүх өөрийн санаачлахаар ялагдагчийг эрен сурвалжилж албадан ирүүлэх эсвэл хэргийг түтгэлзүүлэх асуудлаар шийдвэр гаргах нь хуульд нийцгээр ахад шүүх хэрэглүүл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн ийм үндэслэл гаргасан байна. Тэгээд эдгээр үндслээр бол шүүхийн шийдвэр нь бол 39-8 зүйлийн 1-8 заснаар бол эрүүгээр хянах шийдвэрлэх тухай ноцтой төссөн нөхцөл байдалд бол хамаарна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчинг болохоор эсэргүүцэх гэсэн байна. За, эсэргүүцлийн үндсийг сонсъё. Эсэргүүцлийн үндсээр нэмэлт тайлбар. Саяхан хэлсэн шүүгчийн шир ахлын эсэргүүцлийг агуулгыг бол эргээр танилцуулж учраас авчруулаад тайлбарлая гэж байна. Уцаасан захирамжийг зөвшөөрч дараа хоёр үндсээр болсон. Байсны болохоор эрүүгийн шашиг болон 33 заасан. Манай шүүгчдийн хэлбэрээр хэргийг буруу гаргасан шүүгчдээр хүмүүст боломжгүй мөрдөн шалгаж хийх бол эсвэл мөрдөн шалгаж явуулах эрүүгийн шашиг шалгаж боломжийг баталгаа зөвшөөрсөн юм буруу үгээр гол шийдвэр гаргасан. Энэ хэргийн хувьд болохоор баасан хэрэг хашааны явцад оролцож зөвшөөрсөн хуулийн явцад мөрдөн шалгалтын явцад хэргийг баталгаажуулах байх үн шалгаж тогтоосон. Үүнээс гадна шүүх ялах хөнгөлөлт гэсэн үгээр чиний асуудлыг хийхин үеийн шийдвэрлэх боломжтой гэдэг ялгуун тулсан. Анхны шүүхээс хүмүүний хэргийн дээдийн асуудлуудтай холбоотойгоор үүсгэн үсэг болох чадамжтай асуудал. Харин шүүгчид захирамжийг гаргаад байгаа мөрдөн шалгалтаар ялагдагчийн шүүх шүүхийн ажилтны зөв шийдвэрлэлийг шүүх хуралдаанаар хүмүүст боловсруулах үндэслэл. Өөрөлдсөн зэрэг процессах дээрх зурган зохицуулалт хамаарах байна гэж байна. За яг тэгэхээр эрүүгийн хяналтын зөвлөлийн нэгтгэхийн мөн хуулийн 22 он бүлэг мөрдөн шалгах ажиллагаа гэж юу хамаарахгүй, ямар ажиллагааг ойлгохгүй, энэ ажиллагааны зорилго юу вэ? Тусгасан байна. Тэгэхээр одоо шүүгчийн захирамжид зөвлөсөн байгаа асуудал хэрэг энэ мөрдөн шалгах ажиллагаа хийх холбоогүй ялагдагчийн шүүгч зорчуулсан шүүхийн ажилтны асуудал гэдэг. Зөвлөлтөөр шийдэж байна. Тэгэхээр энэ өөрөө хэрэг процессыг үнэлсэн байна. Зөвлөлтөөр гэж байна. Анхны шүүх
шүүгшийдвэр сонсохдоо мөрдөн шалгалт ажиллагаагаар ялцагдагчийн байгаль авчиг олж тогтсон хүсэлтийн хангамжийн асуудлыг бишүүлэх шаардлагатай. За мөн хэргийн институцийн оролцогч нар танилцуулаад өгсөн энэ хоёр үндслээр хэрэг буцааж байгаа талаараа гэтэл прокурор гартуулсан шүүгчийн захирамжид энэ хэргийн институцийг танилцуулаад талаараа огт дурдаад өгдөгмөл хийгээгүй. Энэ өөрөө шүүгчийн шийдвэр бичгээр асууж шийдвэр зөв байгаа. За ингээд энэ хоёр үндслээр шүүгчтэй. За ялцагдагч мөн шүүхийн дахамжид баасан ялцагдагч яаж хятад улсын иргэн буюу гадаад улсын иргэн байгаа учраас мөрдөн шалгалт хашааны явцад дахамжийн хангамжийг оновчтой аваагүй гэсэн ахуй явсан юм. За энэ нь болохоор яаж хувьд болохоор Будаа гэхдээ мөрдөн шалгалт хашааны явцад мөрдөгчийн дуудсан. За эсвэл фонд ирж байсан. Энэ өөрөө мөрдөн шалгалт хашааны орон зай юу гэж ашиглаж байсан. Цаашдуулах гэдэг хөтлөлт бол үүсгээгүү. За энэ үнэхээр нэг хэргийг шүүгч шийдвэрлэхгүй явсан үстэй фонд гэдэг нь хасан ясны асуулт хамж хэрэг өөрчлөлт шүүгч шийдвэрлэв. За мөн энэ хэрэг 2024 оны 11 сарын 5-ны өдөр олдогч нар хэргийн бүрэн танилцуулаад мөрдөгчөөр прокурор хамттай байсан. За прокурор ялцсан энэ явцад бол хоёр мөрдөгчөд хоёр хамгаалсан гол гарсан, дэвшний прокурор гол гарсан, байнгын дэвшний газраа гомшиг хянаад энэ хугацаанд бол прокурор ялцсан үсгийг яаж асуулаад харин стэк хийгээд хөрсөн төлөвлөлт буюу хэмжээ хийх асуулаад болсон. За нэгэн онцгийн хариу дэвшний прокурор газар буюу улсын эрдэнэ прокурор газар өгсөний дараа 2025 оны 12 сарын 12-ны өдөр шүтэнжиг хийхний бүлэглэлийн төлөвлөлт дуудан яшгуунтай гаргуулаад хэргийг шүүгч шийдвэрлэж байгаа мэдээж зөвлөж байгаа. За ингээд 2025 оны 1 сарын 14-ны өдөр нэгэн тодоо онцгийн энэ дайнчгийн дата шууд хийгээд шүүгч шийдвэрлэж байгаа. Явж байгаа. За ингээд 2025 оны 1 сарын 14-ний өдөр шүүгч хийх шийдвэрлээд дараа өдөр буюу 14-ний өдөр би өөрөө өөрийнхөө чигээр төлөвлөж яриад ингээд яаж хэрэг холбогдох хэргийг Сүхбаатар аймгийн ашиг шийдвэрлэе. Гэдэг асуултыг хийсэн. За ингээд мэдсэн гэдгийг хэлсэн болсон байгаа. Тэгэхээр энэ хоёр үндсийг шүүх хаалгын үедээ мөн тухайн бичгээр гаргасан болохоос энэ шүүхийн хэлбэр гэсэн тайлбарыг хангасан үедээ ашиг шүүгчдийг хүчгүй олж үзсэн үнэтэй гарч байгаа. За хэрэг шинжлэх судлалт нотлохоор би юу прокурорт хэрэг шинжлэх судлалт нотлохоор би юу өмгөөлөгчд хэрэг шинжлэх судлалт нотлохоор би юу шүүгт хэргийг шийдвэрлэж байгаа талаар өмгөөлөгчд 1 сарын 14-ний өдөр одоо нэг хэвчээсэн зарим бодлол хэрэгтэй өмгөөлөгчд байгалийн судлалын шүүгчээр байхгүй бол тэгээд судлах зүйл алхах. За өмгөөлөгчийн тайлбарыг сонсъё. За судлах сайн ярьсан. 2025 оны 1 сарын 13-ны өдөр хэргийг шууд хийсэн юм. Үзүүлж өгсөн. За энэ 11-ний өдөр өмгөөлөгчтэй ярьж байгаа талаар хэлбэл өмгөөлөлт хийх асуусан зүйл байна. Нэг хийх цаашаа бид нар шууд хэмжээ төлөвлөж өгсөн хэргийг шийдвэрлэх талаар ярьсан. Daardoor in plaats van die laatste in Syrië, scholen hier шаардлагатай байвал амралтын шүүхээс энэ өртөө хэлбэрийн тэмдэглэл батлыг авсан байгаа. Тэр тэмдэглэлээр чиний шүүгчдийн тухай өөрөө энэ амралтын шүүхээс хэлбэрт орсон. Гэхдээ надтай утаа ярьсан мэдээлсэн талаараа өгөх ямар нэгэн зүйлийг хэлээд энийг шүүгчдээ өгсөн байгаа. За нотлохоор шинжилгээ судлахын ажиллагааг бол ингээд дуусгаж чинь тэгээд шүүгчдийн өмгөөлөгчийн тайлбар саналыг сонсъё.
Өнөөдөр улаан дэвтэг компани болон дэвтэг компанид хөрсөн дөнгөж үйлчлүүлэх компани эсрэг ашиг хүндэтгэл хүртэл давхар одоо хөрсөн үйлчлүүлэх гэдэг одоо үйлчлэл болон чиглэл үйлчлэлтэй ажиллаж ирсэн ажиллаж байгаа. Яг коронавирус гэдэг шүүхийн захирамжтай холбоотой арга тайлбар хийсэн. Ийм чонголд авах оны анхны хариу өгөх яг төлөвлөсөн бол асуулт яхан бүгд чиний байрсан асуулт байдаг компаниуд бол яг ихтэй тогтоол болоод дүнстэй холбоотой үйлчлүүлэлт бол дэвших хөрөөр онцгой хийж байгаа. Өөрөөр хэлбэл нэг сарын олон өдрөөр сүүлийн шүүх хөрөөр хариу авдаг. Тэгээд одоо нэг нэг сарын 12-ны өдрөөр их компаниуд төлөвлөж надад үүсгэж гаргуулдаг. Ахраар бол оны их сарын 14-ний өдөр одоо хэдий шууд үйлчлүүлсэн тайлбарлаж байгаа болоод ерөнхий хэрэгцээ санхүү боловсролын Очоод арбат үгүй андорак системөө то ясак системээр ясак чиг гаргаж хатхигийн хэлэт сүлжээ угаалаад ихэд түнхэсний хүчтэй өнгөрч мэдээ дэгийн болов яг хөтөний дагуу бизнесийн яг хүчнээр өнгөрч нэрээ магадгүй коронавирус гэдэг асуудал айсгуулайсаа чиний өнгөрч нэрээ яагаад чи хэрэг хэрэгтэй шүү гэдэг ийм нэг апдейт өнгөрч одоо мэдээлэл гэдэг тогтоох яагаад чи яагаад хэрэг шийдвэрж байгаа талаар болоод ийм зүйл болон тэр компани шинэ гэдэг тэгээд их өнгөрч Ирэх хүүхэд баярын оны баярын төрийн шүүхийн одоо шүүхийн суултаны фонд гэдэг үүсгэн болов. Шүүхийн одоо
шүүхийн ажилтны буруу одоо хүлээж авахны буруутай ажиллагаа одоо нэмэхгүй яг шүүх авсан уу шашаа дурлаад стори дээр бол тайлбарлаж байгаа юм. Ийм байна. Тийм шүүхийн хөрөжиг бол дээрээ үгүй шүүдэгч Лиа Жун одоо ер нь хаана вэ? Монгол улсын хэлээр орж ирсэн үү? Ирсэн үү? Мөлөгч урдч халагдсан уу? Шүүдэгч Монгол улсын хэлээр орж ирсэн үү? Урдч халагдсан уу? Ер нь хаана вэ одоо? За прокурорын тайлбар дүгнэлтийг сонсъё. Мэдээж хуулиар бичсэн шир харж байгаа зүйлсээр үншин за үйлчлэгчийн эцэс үйлчлэгчийн асан тайлбартай холбоотой тайлбарлая. За мэдээж энэ итгэж чиндэрч хоёр үйлчлэгч бол хамтран үйлчлэлийн үйлчлэг дэг компаниусан ясагчдын яаж байна үзүүлж байгаа. За энэ үйлчлэг ажиллагаа ихсэлтэй ястун гарт хоёр үйлчлэгч өөрсдөө биш байгаа. За чиндэр үйлчлэгчийн хувьд мэдээж төлөвлөлийн бол орсон ингээд шүүж хийж байгаа. Ингээд стан гэдэг. Нийгэм төсөл хийх шүүх хэрэгцээ байна. Энэ бол мэдээ. За энэ манай хаагаар юу нэг даасан зүйл байна. Нэг хэсэг дөрөв хоёрын хаан энэ хаан гэдэг нь асан юм. Харин харин шүүх хийх шийдвэр нэг дөрөв шийдвэр. Энэ хаагаар бадааны мэдээж хамаатай шүүх шийдвэрлэхдээ бид нар шийдвэрлэх энэ төслийг өөрөө шуудан хэмжээ авах. За дээрээс нь шүүхийн ажилтан маань журмын дагуу шүүх сэргийг бүртгэж авахаас өмнө ясагчийг бүртгэх шүүхийг ирүүлэх. За ингээд энэ тохиолдолд ясагч ирээгүй тохиолдолд шүүхийг буцаах ийм процесс бол явж байгаа. Энэ аль шүүгтэж яг энэ процесс явж байгаа. За багийн асуудал нь чиний орчны шиг хамаагүй үгтэй байна гэдэг асуудал дээр сая хэлж хэлээ. Хамтран өгүүлбэрийн үгнээс баярлалаа. Чиний өгүүлбэр байна. За дээрээс нь сая өгүүлбэрч нөгөө юунаас ихтэй компаниас авсан мэдээлэл шүүх бүртгэн хариу хэлбэрийг би асуух өгүүлбэрчээр энэ ясагч орчны асуудлаар тодруулаад энэ компаниас хандаад байгаа өчтөр албадаа давуулаад өчигдөр хариу хэлсэн. За ихтэй манай компани үйл ажиллагаа ихээгүй биш. Харин манай компани энэ жил ажиллахгүй гэдэг дайрыг таацдаг ажилтнууд мэдээлэл өгч байгаа. За ингээд зүгээр юм харах юм бол ихрэ аваад ирсэн 14 хүртэл гэсэн ясагч 16 жилээр гарч ирсэн шүүх 17 хийгдэж байна. Тэгэхээр энэ бол өнгөрсөн үйл ажиллагаатай холбоотой энэ
이른다 어떤 하나가 일을 받아들여서 이를 향해서 가지고 어려운 일을 내일은 강한한 전화 한 번씩 안 치고 이듯이 우차가 모두 제가 이렇게 안 쉬고 일단 아직 있을 거다가 다사 이거다 알았어. 이 아이들은 강한한 이들도 저처럼 이들 지시장 소수제. 자, 이게 또 근데야서 소유도 같은 거 없을 수도 있을 수 있습니다. 이는 뭐 무슨 쇼핑 한정도 안 하고 동네에다가 이거 없어 가만히 우주선 사실은 이쪽으로 약간 주시고 나중에 사람이 안 치는 게 주택이 문제 작성 주택 바꿔 잘 잡히시니 너는 기준이 되지 바꿔 이렇게 현실 스쿼드에서 현실 스쿼드라는 거에서 이게 잘 못해서 바꿔서 바꿔서 이 나시로 그런 식으로 있을 수 있어요. 사실 그래서 그때 쇼핑 한도 같은 거 없어서 우주선 사실은 하나만 주시라. 내일은 저희 막 외우는 부분을 주시고 주시들 시작하시는 주제나 이런 이제 현실 과학에 맞다 주시고 내일은 야채들이 한 이게 슈퍼가 지금 닥쳐. 이거 하나도 스테이크에 양식을 받는 게 야채 추출 수준이 솔직히 부끄럽다. 이게 그것을 길이 다닐 수 있을 수 있는 이들 쇼진 대상을 맡으면 어느새 되게 부끄럽다가 쪽으로 가장 이후에 자수가 접촉범위 넓을 수 있다. 동시 당할 거야. 두 번째 야생 패치 하나 어설퍼 어떤 남편들 자신들 알아 있는 패치 이런 소리가 짧고 그것도 인식을 알아 그런 것을 그런 작성이다. 이노로 ሹ 제일 좋아서 시작하게 될 것이 이노로 싸워서 이거나 이 리스트를 이기고 비즈니스를 하시는 것은 수준이 무슨 대안인데 그것은 아니 그것이 자치인 스타일을 그것이 바로 당신의 중에 쇼크진 기대 프로세스를 좋아서 힘들었다. За шүүгчнэр орчигчнаас асуух асуулт бий шүүгчнэрт. За шүүх бүрэлдэхүүн зөвлөлтийн шүүх хуралдааныг төр завсарлая.